хаанч суух энэ цуух хоёрт ямар ялгаа байд юм бэ? Энд орж. За ахмад насны тухай алдар цолт ахмад наснд төрөөс нэмэгдэл өнгөлт олох тухай асуудал манай байнгын ороогоор орсон юм аа. Энэ хуулийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Тэгээ хуулийг яг байнгын хороогоор хэлэлцээд анхны хэлэлцүүлэг хэлэлцэх хэсэгтэр бид нар бас нэлээд судалгаа хийж үзлээ. Тэгэхээр өнөөдөр энэ заавал алдар цолтой ахмад настан гэж бас нэрлэх хэрэг байгаа мó. Сая сайдын бас хэлж байгаатай бол санал нэг байгаа. Энэ хүрээндээ тэр Олимпийн төв дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдын асуудлыг нэг үсэн шийдэх боломжтой гэж. Тэгэхээр үндсэндээ эн чинь бол зүгээр алдар цолтнуудад төрөөс нэмэгдэл хөнгөлт олгох тухай гэж явж болдгоо мó гэж. Заавал ягаад ахмад насных гэж. Алдар цолтнуудын асуудал болж байгаа шүү дээ. Өнөөдөр үнэхээр Олимп төв дэлхийн алдар цолтнуудаа тийм өндөр хэмжээний урамшуул олгодж байгаа юм бол үндсэн хуулийн заасан тэр хүнийг ажил албан тушаал, боловсрол, мэдлэг бүх юмар нь ялгуурлан гадуурхаж болохгүй л гэсэн байгаа шүү дээ. Энүүгээр тэр олон улсын тэмцээн уралдаан юмд оролцоод улсынхаа нэрийг гаргаад явж байгаа тэр дуурийн дуулаач тэр Ариун Баатарыгаа бас тэгэл хэдэн саяар нь бас урамшуулмаар байна. Амар төвшингээ урамшуулмаар байна. Өшөө тэр урлаг, соёл, уран сайхны Монгол улсын нэрийг бас олон улс төв дэлхийд гаргаа явж байгаа тэр хүмүүсээ бас ингээл урамшуулаад явмаар байна л да. Тэгэхээр тийм боломж нь засгийн газарт байгаа мүү юм уу? Байхгүй бол энэ асуудлыг татаж оруулж ирж нэг мөссөн нэг тийш нь болох хэрэгтэй байх уу? Энэ талаар бол маш олон сонгогчид бидэнтэй бол бас санал солилцож ярьж ирсэн. Одоо өнөөдөр улсын хэмжээнд 156 хөдөлмөрийн баатар хөнгөлөлт аваад нэмэгдэл аваад байдаг гэж баатарын нэмэгдэл. Тэр нь 30 сая төгрөг юм байна л да. Багцаагаар. Тэгээд 51 тамирчинд 110 сая төгрөг өгж байгаа. Тэгээд төсөв хүнд байна гэдэг. Тэгвэл тамирчдын анх энэ засгийн газрын тогтоол гарч байхдаа тамирчдын гаргасан амжилтын урамшуул цаашид бас амжилт гарах бас урам зориг өгнө гэдэг агуулгаар бас тайлбарлаж ирснийг санаж байна. Үнэхээр цаашаа урам зориг өгдөг байсан бол бас амжилт үр дүн нь гарах байсан баг л та. Тэгэхээр энийг аль талаас нь хараад өнөөдөр засгийн газрын төвшөнд энэ өмнөх засгийн газрын тогтоолын асуудлыг нэг тийш нь болгох нь зөв бах уу? Үнэхээр засгийн газар яг ямар хуулийн хүрээнд энэ тогтоол гаргаад насан туршийн тэтгэмж урамшуулал олгох энэ эрх зүйн орчин бүрдсэн юм бэ? Ямар хуулийг барьж мэдээ засгийн газрын тухай хуулиа ярих байх л та. Тэгэхээр энэ дээр нэг тодруулга өгөөч гэж. За номтой 2 сайд хариулъя. Одоо гарамжаа гүшүүн асуугаад тэгээд санал хураах нь байна шүү. Номтой 2 сайд. За энэ хуулийн одоо хуультай уялдах гол хууль бол одоо өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчж байгаа ахмад насны нийгмийн хамгааллын тухай хууль. За хэлц хэсгийн өнөөдөр бас шийдсэн ахмад насны тухай хуультай уялдж байгаа. За мөн одоо халамжийн. Энэ бол одоо уг хамарч байгаа хүрээ нь бол одоо ахмад настангуудын хүрээнд. За тамирчид тэгэхээр бас ахмад насны томьёолд орохгүй болчдаг. Илүү бас спортын чиг үүргийн. За энэ асуудлыг шийдэж хахад боловсрол соёл спортын яам гэж байсан. Тэгээ спортынхон чиг үүрэгтэй. Тэгээ одоо сая Баатар үлэг гишүүнч бас өөрөө хэлж байна. Нэмэгдэл нь ахиу байдаг нь юу гэхээр нөгөө бэлтгэл сургууль дахиад бас амжилт гаргахыг одоо ерөөч юм уу олгосон. Гэхдээ энэ байдал нөгөө насан туршдаа гэж явцсан юм билээ. Тэгэхээр нөгөө хамарч байгаа хүрээ нь бол энэ одоо өнөөдрийн бидний хэлцэж байгаа хуулиар бол ахмад настай. Одоо алдар гавьяатай ахмад настангууд. Олимпийн тамирчдын асуудал гэх юм бол алдар цолтон хэдэж ахмад настангууд биш. Тэгэхээр нөгөө илүү спортын чиглэлээр л болчиход байгаа. За Баатар үлэг гишүүний микрофоныг. Тэгэхээр энэ би түрүүн эхний хэсэгт ярьсан энэ алдар цолтнуудын асуудал байна л дээ.
заавал Ахмад гэж тодруулга оруулах. Гүгээр нэг өмсөн алдар цолтнуудын ингээд явчих боломж байгаа мó л гэж. Наадхан чи яг Ахмад гэж тодтогоод ах юу маш бага юм билээ. Алдар цолтонд тэртээ дэргүү бүх Ахмадууд орчиж байгаа дээр нь. Тэгээд энэ алдар цол хүртэж байгаа, шинээр нэмэгдэж байгаа, жил болгон нэмэгдэж байгаа энэ заавал Ахмад гэхгүйгээр энэ хүмүүсийн асуудал бас давхар яригадаад явчих юм шүү гэдэг ийм тодруулгал байна л да. За, Номтой 2 сайд хариулъя. За яг ийм нэг зарчмын асуудал хөндөд байгаа хоёр гишүүн байна. За Баатар Улиг гишүүн Олимпийн тамирчид гэж байна. За Оюундар гишүүн болохоор онц бөгөөд бүрэн эрэхтэй одоо дипломатч улсууд за хэрв мэдээж ихэнх улсууд нь бол Ахмад настай болцсон. Энэ Оюундар гишүүний хүндсэн асуудал бол энэ хуулийн үндсэн агуулгатай бол нийцэж бас болчих. Хилцүүлгийн явцад нэмэлт өөрчлөлт оруулаад шийдэж бас болохоор асуудал. Баатар Улиг гишүүний хөндөд байгаа асуудал бол энэ хуулийн нэг агуулгатай нь бас уялдахгүй. Гэхдээ танд бол бүрэн эрх нь байна. Одоо Олимпийн медальт цолтон гэх юм уу? Эдгээр хүмүүст нэмэлт хөнгөлөлт урамшуул болох хуулийн төслийг санаачлаад та улсын хурлд өргөн бариул би бол хувьдаа дэмжинэ. Хурлын гишүүний хувьд.